Сайн байна хүндэт харагчид, танай анхааралтай манай сагдам жолго студия согрылма Жактылмеева. Декабрийн 6-нд ивалгын дасны дамба даржаса яйвын нэрмжит дашы ченхарлын буддын шарны их хургуулын дэргэд марха доромбая бахан цэвгэ гылык жамца ламады ажалдың их боюнтэй хэрэгтэн зориулагдahın хуралдан өнгөрхө тимхэ ны их хэрэг тухай хорохо манай студияда Элшар сартол булгай дасны шүрэтэлама баяржап ерэдвэна тихда буря долусай сойлай габияты худылмырлыкшы Эрдыни Батачеревич Жалсанов. Сайн байна хүнтэй Элшид. Сайн байна уу, сайн байна. Нэн түрүүн хород өгөтта ны их доорон булама явахан цэвгэ гылык жамцаг ж хэдэн номоодэ автор хэмда тихэд өмнөлгэнж талаар тимгу астрологинж талаар их тим ажлнуудэ их ж бүтэхэн байна. Нэн түрүүн нэн тухайн хород өгөтта. Манай марха доорон бүхэдэ юуны дэттэр голын номтон ютагта төлсөн цэвэг нэртэй хүний хайлд гылэг жамцгаж нэртэй нэр алдастай хүн төрхөдөө 1869 онд төрөөд тэгээд бүр бага наснасаа ундиж одоо болгой гадацсанд ховруугаар ороод тэг 10 гарантайда төгөд хас руу явсан. Тэнд 26 жил илүүтэй ном яасан байна, сурсан байна. Тэгэхээр тэрнээ судрын ном, их чойрын ном үзээд тэгээд андрын ном сайхнаар төгсгөж тэгээд доорон мөндөр султай болоод буцаж нутагтаа ирээд нутаг руу ирэх үед манай нутгийн Ахмад ламнар ширээт лам болгож сонгож тавьсан байна. Тэгээд 50 жилийн удаа суралт юуны болгонга сартул болгонга дасны хийдийн ажлыг сайхан бүтээж байгаад тэгээд монголчууд монгол сайхан орондоо гандан датсан руу залгдсан байна. Номоо юу яаж шингээж ном заахын гэж залсан. Зала. Тэгэхдээ залхада тэр үе бол тэр ходолгээд ном бүчээг шүү. Тэгээд ном бүчгэдээ зурхайн талаар ихээр судалдаг байгаа. Тэгээд бас эмнэлгийн талаар эмнэлгийн жорг нэртэй намыг бүхэн манай ургамал янз бүрийн минерал гэсэн үг тийм үү? Минералнаас бүхэн тэр хоо хөвлөж нэг номонд хуруулад тэгээд тэрний марха доромбын жорг гэж хэлж болдог. Тэгээд тэр намыг бүчээ. Тэгээд дандрын номноос тар нэгэж намыг бас ихээр бүтсэн байна. Тэгээд ганжуурын товчхон тайлбарлага гэдэг тийм ном бий бас. Хаяар 108 боч намыг санаар мэдэж эрдэмийн дотор эрдэмийн хусан гаргаж тэгээд ном хөвлүүлсэн байна. Тэгээд тэрнээ аюугаар номороо моно цугулдсан дагын тарихт агийн юунд могот болно. Тийм моготын аймаг цугулдсны тэрний номын сандын байж тэр ном. Тэгээд гэх мэт захадын бас түүхийн номнуудын ихэр бүч манай бас бороод номын санд босоо бүчгээр тод бүчгээр бүчээтэй бас Азийн түүхийн ном гэдэг тийм номнор байж байна. Гэх мэт бүхий тэр номын хуу бүдэрх олох ажилтнууд тэгээд бидний мэдэх юм 13 зурхаг номыг хөвлөж гаргасныг тэгээд тэр номоор нь манай их агуу их эрдэмтэн гэх тийм үү? Гүн ухаан ны академи шинжлэх ухааны академи гэдэг академи наук байна шүү дээ. Марха доромж Монголд бий болгосон. Тэгээд тэрний их гишүү академик хүн хасран тэр биш гэдэг. Зурхай мэддэг. Зурхайг мэдэх сонирхдаг хүнүүд хасран тэр бишээ сайн мэдж байна. Манай их настай Ахмад тэгээд тэр хүн
Гэхдээ нэг 6-ны 12 сарын 6-нд заавал ирч сайхнаар тайлбарлаад өгөө тэр зурхайн талаар. Энэ тэр номоос дамжиж одоо тэр номыг сайн шудалж бас энэ зурхаануудыг гаргадаг шүү. Энэ хүн болгонд зурхай үзүүлэх очихдод нэ ийм хүн заахан ном гаргаж их ийм цагаан зурхай байдаг. Хардууд Хардаг. гарч үзээ. Тэр цагаан зурхайд нэ тэр бишгүүгээ гаргасан. Тэр бишгүүа энэ зурхай гаргахдаа тэр манай гэлэг жамс зөвгийн мархад оромбын номор харж бас тэрнээс төшөж одоо гаргадаг шүү дээ. Тэгэхээр мархад оромбын ач тус аргагүй их. Тэгж хэлээ. Тэгээд өнөөш мөнөө болоход тэр хорулдал олон өргөнөөр ирэхэл би орж ийн. За. Тэр хүнтэй. 지가 두쇼클불 1915 онхоо сартол булгадаснэ шүрэтэлама юм байна чимгөө. Тэр хах. 5 жил 5 жил. 5 жил шүрэт байгаад тэгээд Монгол руу очив. Монголд тэгээд намоохоо гаргаж нөөш их юутэй ученый совет бий болоо шүү дээ. Тэгээд тэр ученый советтэй цуглараа юм хамтраад шинжилгээ ухааны академи бий болгоо. Тэр ихэндэн байсан хүнүүд хэн жамсарнаа Цвен жумсарнаа бараад нэгэд. Тэр минь хар юутэй юула нэг минь лам болоход тэр хүн бай. Ихэндэр юм байсан. Тийм байна. За 지가 тэгэхээр үгэтэн хуралдаан дэх хөдүүд хаваадах гэж 지가 тэр биш гэд Монгол хоо тэр модер зурхай шин ирхэхэнд тэрнээ гадны өшөө хөдүүд хаваадалсах гэж шүү. Тэгээд хөнэ ударидалгод дор болох байна. Тус хуралдаан. Таны юугаар ударилдар гэхлээр түрүүчин ишийн тавихад манай нутгийн хэн анэрдэн бодчирч байна. Бүд тэгээд энэ хурал заавал хэрэгтэй гэж төсөв тавьж өнөр хамбада бодит хамбаламд очиж зөвшөөрөл болоод аваад тэгээд голын ихлээр оргкомитетийн ноён гэх тийм үү ахмад ламамна дит хамбалам дашним лама тэгээд хоёр чихэр манай хэн байна? Дэмбрэл багш ректор Буддийский университетийн тэгээд захдын болохоор нутгийн хүмүүс олон нутгийн хүн оргкомитет байна. Тэгээд голын ихлээр эрдэнэ бодчирч байна да. Тэгээд Монголоос юм ирэх. Монголоос эрдэмтдүүд юу вэ? Мегмар сүрэнгөд их бас мэдээж ученый. Тэгээд хэн наран цэцэг тэгээд сүмбэр ах гэдэг сүмбэр гэж нэ манай нэг музей тусгай музей байна. Тэнд мархад оромбын доромтхой олон юу байна? Зургууд байна, номнор байна. Тэгээд тэр музейс дүрсийн яваад гаргасан. Тэгэхээр тэр хүнтнээ энэ мархад оромбын зураг гэлэг жамцыг зураг гэд мөн гэд энднээ мөн гэд ойлгуулахын энэ хүний дүрсэн хүний нюр гэд мөн гэд ойлгохын тэр хүн ирэх. Тэр музейн гэж эзэнний. Тэгээд гэхээр манай талаас бас Борис Чонхороч гэж түүхчин нютгын дэттер юм нютгын хүн хоролд оролцох тэгээд манай ламнар энэ зурхай бас үзэж ягаад тэр яг мархад оромбын тайсан тэр номноос хөөзээ тэгээд бас докладтай юм. Өшөө юугээрээ ямар ажлаараа юм уу
алдартай манай энэ түүхэд орсон гэхэд бол энэ Санкт-Петербургийн датсны бас юм юу гэнэ юу гэдэг вэ? Зургийн проектын бүтээсэн хүн гэж Агван Даржиевтэй Цанит Хамбалама Агван Даржиевтэй урилгаар Санкт-Петербург очиж тэр бүхэн проектын бүтээсэн хүн гэж. Тэгээд манай нутаг дээр нэг юм сайхан нэг дуу бий юм. Тэгэлдэг гэлэг жамсаа марха доромбын зохиосон дуу гэж. Тэрний бас нэг домог болсон насны намар гэж. Тэгээд тэр насны намар дуугыг бидэн тэр 12 сарын 6-нд тэр конференцэд яхавт дуулахад нэг дуучны орсон байнамд тэр учрын ихэд бол дайны урдтайхан нёто их санаад ижигээ их санаад нётгаарчда их санаад тэр Монголын талаас игээ тохиолжил тэр хаана ямар даваан дээр гэсэнтэй уул дээр гараад нётгыг харагдаж байгааг нь тэгээд дацшээ юм нётгороор орох аргагүй байгаа. Тэр хэл байгаа. Тэгээд тэр их л хямороны цагтал дарилдаад тэгээд хүн зон хөлөө шүмдэ уулсан хүн тийшээ бочгтэй цулуулгад ороход гэж тэр нётогоо санаж л тийм дуу зохиосон гэж тийм түүхтэй. За тэгээд Зүдэн аймаг таны Зүдэн аймаг ушоо тим мөдөж дээгүр жиндатэй ламанар бэг шугуу ханаад. Тэр асуудлыг би асуухгүй хэлэх гээд байжсэн. Сайхан асуусан болоо. Юунд хэд ихэн дээр байхад 8 дугаар хан болон байна. 8 дугаар хан болон чой бошлыг гэж нэртэй бас тэр нютг хүний тэр нютгыг бас тэр голын хүн торыг голын хүн манай угай ашуугад ашуугад ястан тэгэж бол манай сартуу нөөсөө тоонд ордог гэлдэг тийм үү. Тэгэхээр тэр хүнтэй 1794 он төрсөн. 1794 он төрөөд хамгийн тушаалд ороход 1872 онд ирээ. Та батлагдаа. Тэгэхдээ 80 хүрч байгаа. 78 юугаар монголоор бурядараа болохоор 79-тэй хэлдэг. Настай да. Тушаалд суусан байна. Тэгээд хэн байна? Явуулгын дэсний тогтоосон лам манай бас болгоод дэснэ бий болгосон явуулгын дэсний бий болгосон лам Дарма хан болон байна. Ловсон юм Дармаев гэдэг нэр султай 1890 он төрсэн хүн. Тэгээд 1946 онд түрүүчийн бомб нёж 45 оноор бомб нёж 46 онд бий болгоо явуулгын дэсний манай нютгал манай болгоод дэсний. Тэгээд тэрний захад арангуй тарничнаар олон л хам ихэн даш дамдаг санжи юу гэж халимаг оронд мэдэрч байсан. Агван Даржиевтэй бас марха доромбтэй тэр баруун зүгт очоод тэр халимаг төлдөөд ном заасан байна. Тэр хүнтэй марха доромбын дүүхүүн гомонд үлдчих үлээ. Тэр хүний түүх хой заяа үтгэхгүй тэр санаар өдрөө бас олдхол үз тэгэж бол тэр гомонд ацанд мэдэрч үлдэж тэндээ үлдэж бүгд нютгаа буцаагүй хүн. Тэгээд нөө Соростын Жамбал гэж аргагүй их хүн байгаа. Соростын Жамбал гэж нэ харанхуй бүтээлд 10 жил дотор суугаад гарахдаа тэр нүдэн галдаад. Тэр харанхуй цун нэгж 10 жил нар сар гал юу хараагүй. Хот харанхуй бүтээлд суугаад. Тэг гарахдаа нүдэн галдаа. Үгүй юу сохор. Тэгэхэд тэр сохороороо хүнд ном зааж байгаа. Тийм их тарнчин ном бий бас. Бэхмүтэ олон л да. Тэндээ нэг вандан угаа гэж байгаа. Шилээ өрнүүдээгээд ойдог. Ойдог хат бид бол шилээ өрөөөх сэлмээгээд нэг хасаг сэлм байна л. Хасаг сэлм. Тэр чинь нэгээд хугарахаар нэгээд нүгэлхтэй хийлгэж чинь хугарахаар тэрнийгээд тэгээд оройгоо бүг гэдэг юу занжилчдаг. Тийм шидтэй байна.
тэгээд захтан тэгээд жалсан гавчиг нэг бас тарничин хүн мөдөж хүн бол бас олон л доо хөөг тоолох бол олон нэлээд цаг түүхийн хороо тоолох бол нэлээд цаг өнгөрөх. Тэр хамадан ихлээр тэр манай датсан гэж нэ ганц мархад орон биш захадын шүү 4 харан мөнөр байгаа. 5 харан бүтэд датсан. Харан гэж нэ төвд бас 30 жил сураад ирсэн хүмүүс тэр нэр сол зэнда тэр 5 хүнтэй байгаа. Тэгээд нэг нь ихээр анаа харан байгаа. Манай болгоод датсан үлжижсэн. Өөрөн гаруулаараа 20 аймаг аюуны тохирог нутгийн хүн байгаад 20-с гараад тэгээд төгд сураад тэгээд нутгаа буцаагүй. Манай датсан үлжиж. Үлээд тэгээд тэнд шарлан хадгалаад. Тэрний тухай ач нарын ирч тэгээд хөлж уус тэгээд тийм хүн байгаа юм гэж. Гайхалтай тэгээд тэр нэг лөгцөг харан гэж байгаа. Лөгцөг харан бүтнэ гэдэн баваа гэж гэдэн нутгаа бодоод буруултаа гэж мөн байна. Тэндээс гаралтай лөгцөг харан ба яг их юм толон. За тэгээд ушуудахын хуралдаанда бусъя да нөхүүлшин юунууд сагнахлсэтэй чихэдэ декабрийн 6-нд ивэлгэн дэснэ юундэ чихэдэ юун гадаад гүрнөө биш манай ламманэр гөхөөгөө хөдөөдөшөө өрдөмтөд хаваадж оролцохгоо байна. Тэр хан Дэмбэрэл багш ректор. Тэгээд Раднаж багш бас юм. Тэгээд түүхчин тэгээд мөнөөгээд бас гээд номын мөнөө үзэж байна. Тийм дөхөд номын мэдэх хүнүүд мархад орон бүтнэ Монгол тухай юм юугээ эрдэм шударгаана тэр номын сандан байсан учраас энд манай нутгаар сайн өнөө хуралдаан конференц гэж нэ танилцааны конференц. Тэгээд ихэн чин тэр саашаа шударгадах гэж юм ба. Тийм анхудаа түрүүчээр би үлжсэн их тавьж байна. Тэгээд цаашаа жилийн жил тэгээд болж их юутэй. Юм дөхөтөр далай их ном бичээр. монголчууд мархад орон буй сайн мэдэх вэ? Манай бурят энэ хомор байна. Тим дэлгэрэнгүй биш чи дэлгэрүүлэх хэрэгтэй тийм ээ. Им буянтай ажиллах гэж байна нэ их хайшаагдан чи. За манай дамжуулгад ирж хонинор хуваалдан нэ их баяртай байна гэж чихэдэ хөхөн ажилтны бүтэстэй хүнд зондоо ар зондоо тухтай байгалда. Болтоо. Нэгдүгээр хитай юм гэж хандах байна гэдэг. Тэгэл олон өргөнөөр бол ирчил нөөч манай нутгийн гэхлээр Дорж Банзаров түрүүчин буряды ученый гэдэг шүү. Тийм үү? Тийм. Тэгэхээр мархад орон буй Монголын шинжилгээ ухааны академи бий болгосон Осол их Ахмад түрүүчин академи гэж манай нутгийн хүн гэж хэлэх байна. Тэг ганц зүдийн аймаг биш бүхий буряд орон гэх тустай тэр их номнуудын танилцах, шодолох, ойлгож явах, суралцах гэх олон номтой хаваатай ажлнуус хийхээ тэгээд трендтэй танилцж үргэлжлүүлэхийн тулд 6-ны 12 сарын 6-нд эрхээ ил хандаа л да. Олон өргөн зам. Миний шо бодлогоор юм байна. Нойн конференцэмнэ их тавьжсэн хада цаашдаа нэг баримтат кино зохиох байгаа гэж би бодож байна. Тийм бүхий манай бурят ард зондоо ийм нэрэл юм алдарт юм хүүдингээ нэрнүүдийн мөнхрүүлжил юм хүн зондоо танилцуулж хөлж байх хэрэгтэй гэж би бодож байна. Нэгэр манай дамжуулгад дурва сэнхэр дэлгэсэд дахин улзатраа баяртай.